Одоо юм байгаа л их стокс инэрсүүдээс хараад. Харин санаа ирнэ найдвартай цагтаа. Оюутан оюутны хуралтай гэсэн. Өглөө 9-өөс нь хурал гарч ирж ирэхэд болж байгаа шүү дээ. Нэг тийш орсож орчихсон. Тийм орчлоо. Бүгд ихэхлээ гэдэг. Цаана ирж амжихгүй гэсэн. Гэрлээ яах вэ? Арина төлөөд тэнд явж байгаа. Өнөөдөр тэндээ салаад ирсэн юм уу? Өнөөдөр салаад ирсэн юм сая. Юм. Ангиндаа уулзаж амжаагүй шүү. Оюун хаяалаа би. Тэг би ч гэсэн. Одоо залгадаа. Одоо би залгадаа. Тэгвэл хоёулаа эндээс тэгвэл тараасууд чи тий аль. Хоёр үлстэй. Оюун тийшин залгаад. Чи миний юу стилийг хийж чадчих шүү. Оюун их яасан. Юу ганга нэг өдөр лөө залга. Аваад хорч жижиг хутаа ирж шүү дээ. Аа гэдэг. Юу тийм нэрсэн 13 гэдэг тавчаа. Анаа яваад ирж байгаа. Тэ 12 дахь даас. Анх нь устаа За. Хайзаадасаа 1992 оны төгсөлт 10 Б ангийн Жамнгийн ганц тулаг миний би та бүхэнд мэдчилж байна. Та бүхэн сайн суцаар сайхан амьдарцгаал байна уу? Та бүхэнтэйгээ утгагүй уулзах гэж байгаа маш их баяртай байна. Сайхан уулзцаана. Маш их тэсийн амтан хүлээж байна. Дөнгөцөл чи өөрөө байна. Очгэрл байна. Өөр юусоо. Яас нүгэнгуудаас хэрэг зарим хүмүүс нэрийг мэдчихэв. 92 оныг цог төгссөн бүх төгсөгчдөө 10 Б-ийн төлөөлөл болж аясайхан би бүгдэнд нь мэдчиж байна. За. Оюун зохиолч энэ л одоо өөрөө бэлэн байна гэж бодож маш их баярлж догтлж байна. Тэр хүн чиг хурдан ирээсэй гэж үзэж байна да. Тэгшиш ямар юу гэж чам. Одоо интерьер дизайн баланс стратеgiгээр ажиллаж байна. Ханаа зүрэн батан зөвслөн чиглэл хурах тийм манай төсөлтэй. Манай төсөлтөөс гэвэл одоо миний мэдж байгаа бол амраа гэх яг нэг ажлыг чиглэлээр ажиллаж байна да. Тэр дизайнер гэж одоо байшин байх. Энийг очоод авчих махчаад энэ хөлөөлөхийг. Ер нь үндсэн төгссөн анги бол Башин дэдийн зураг урдлын анги төгссөн. Юуны үнийн тайлбар чиглэлээр төгссөн байна. Тэгээд 96 онд төгсөөд тэгэл Орос нэг хэдэн жил эхний хүүхдтэйгээ амьдрах шигтэй тэгээд ирээд Монголд ирээд нэг жил гарсан болж байна одоо. Тийм. Хүний хувьд амьдрах ямар байсан бэ? Өндөр бэрхшээл ямар байсан юм. Гэхдээ тэгээд эхний ээж нь хэл хүнд байсан тэгээд сүүл дээр дасна гэдэг шиг юм болж байгаа юм л да тэр чинь. Марсууд их сайхан газар байсан. Сайхан хүмүүстэй танилцсан. Хүмүүс нь хэрэгтэй нэвтрэхэд их зүгээр хүмүүс байдаг. Би бас олон жил одоо ингээд үеийнхэнтэйгээ дайрлахгүй байсаар байгаа гэсэн хүн танихтай айгүй юм болчихжээ. Гэтэ зэрэг болж ирэв би ингээд ойр хүмүүс вивийнхаа яаж яваа гэж юм уу сонирхолтой юм тийм мэдтэй устай холбоотой хэрэгтэй байна гэдгийг бүх хүн хамт хэлнэ. Надаас нэг манха Дон зэргийн муруутай, дон зэргийн стэй, Монгол царайтай, бүр пикс үг шүү дээ. Мэргэжлийн гэвэл бизнес хөтөлбөрийн чиглэлээр төгссөн. Сайн ч юм. Их одоо зүтгэлтэй гэх юм уу? Тэний хүмүүстэй яа. Есть там диктатор. Ich kann jetzt auf der Pizza rein. So, ich habe da. Ich habe schon gesehen. Wir nehmen das auf die Sinn, steht schon da. Du weißt, da kommt uns das doch nicht. So, bitte.
Тэгээд найстай амар хачтай шүү. Уучлаарай ачиглаа. Хөөе сайн уу? Би чи даа. Сайн шинэстөө. Заахгүй гадарч юм. Хоёроо итгэхгүй нэг годомжтол таарсан байна. За хийцсэн. Хамгаарч ажиллаж шууд тарсан. За юу газ нүдний яриа орчих. Хоёрын юу туссан? Тариг юм. Та нар ерөөсөө авахгүй биш дээ. Бас авах юм дээ. Бас авах юм. За сайн бацхан уу. 1-р жилийн 10-аг арилсан байна. 1992 оны нийт төгсөгчдөө өнөргөө. Тэгэхээр одоо 20 жилийн дараа уулзчихж тэр сэтгэл хангалт өндөр байна. Хоёрын дэлтгэл хангагдсан уу? Сэтгэл өндөр байлгүй яах вэ? Мэдээж нийт төгсөгчдөө агийнхантай уулзсан гэхээр сэтгэл өндөр байна, сайхан байна. Хоёрын дэлтгэл хайрцангуу нэгсэн хангаж амжаагүй лээ. Бодохгүй хангана. Баярлалаа яриач ангидчих бол зөв. Яг ерөөсөө дурсан ч санаанаас ч гардахгүй. Бүгдээ нэр өгтэй явдал гэхэр чи бид нөгөө нэг сторонд юу яваад дарингийн амралтанд юу ажил хийх гэсэн байна. Тэгээ октод нөгөө сайлан дээр гэдэг хөвгүүд нь ногоо ураадаг. Тэгээ ногоо ураахлаар ногоо урааж хэсэг ажилчин их чүж ахнартаа муудчихлаа. Ногоос нь олгоо гэдэг октод руу ороод ирдэг. Ирэнгүүд нь октод нөгөөдгөр ногоорох хийж буцаагаар өгдөг өгдөг. Тийм үжилтэл эсвэл нөө ингээс үзээд батарч байлаа. 10 бед баяр сайхан нэг дуу гадар сондоо бүрээсэн баха. 10 гээд нь болохоор гам бол баталд гэж байсан. Тэгээд нөгөө хин байсан. Мухай. Ажил сургуулиас болохоор чинь одоо би сайн их мэдхгүй байна. Баяр сайхан бүжгэлдэг. За. Цагийн хөр баяр сайхан. Тэгээд бацаанд чинь сүнт банаа амжилт орж ирсэн. Үгүй би гэж нэг дуусрал илэрхийлж суугнаас байгаа. Чамд хамгийн анх хайрын зохио өгсөн юм бэ? Яагаас салахгүй байна. Би хөдөөний өгдөөсөн шүү дээ. Яа гэсэн юм за. Энд дэс сорок хөрөж. юм биш. За сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн минь төргий. Намайг Оюнчин гэдэг би 2-р жилийн 10 ангийн 1992 онд төгссөн. Ингээд Сүхбаатар аймгийн сургуулийг 1992 онд авч төгссөн. Үе тэнгийнхэндээ 20 жилийн ойлголт болон аймаг байгуулагдсны 80 жилийн ойл баярын мэндийг хүргье. Дагуулсан юм уу? Яа, өөрөө зачитал болно шүү. Надад дахиад. Сайн цаана та бүхэн өдрийн төрхий. За намайг Оюнчин гэдэг би 1992 онд 2-р жилийн сургуулийн 10 ангийн төгссөн. Ингээд 1992 онд 10-р ангийн төгссөн. Сүхбаатар аймгийн төгсөгчдөө мөн аймаг байгуулагдсны 70 жилийн ой тэмдэглэж байгаа. Нийт Сүхбаатарчуудаа эрүүл аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж ангийнхаа зүгээс мэдчилгээ төвшүүлж байна. Тэгээд 20 жилийн дараа уулзчихсан хэр сэтгэл хангалуун байна. Амар сэтгэл төрж байна. Яагаад гэхээр одоо ерөөсөө яг л явна гэвэл шууд билээ шууд явлаа. Өөрөөр одоо хүмүүс аюу тийм Хүмүүс юм яваа. аюу хүлээдтэй баяад л юу жаа гэж одоо нэр боли явахгүй гэдэг юм байх юм болов мэдгүй. Одоо ч үгүй гэдэг нь хастаа гэж байгаа юм. Тийм одоо нэг хэдэн жилийн өмнө заастаа тиймэрэн ингэмэрэн өөр юм бас аюу урдаа тавьж байгаа хэрэг. Одоо бол дээрэс нь одоо ялангуяа энд ирсэн хүмүүс би л нэг хэдэн жил нөтрөө яваагүй шүү дээ. Энд ирснээс хойш явмаар байна. Тэгэхээр чин ангийнхандаа уулзмаар байна. Яг л энэ чинь боломж байгаа хэрэг. За тэгээд амьдралаа зөв болоод зөв үнээс сонгоод сайхан амьдраарай л гэж хэлсэн шүү дээ. Юу юм бэ? За ингээд 1992 онд 10-р анги хамт төгссөн Сүхбаатар аймгийнхаа нийт төгсөгчдөө уулзах өдрийн халуун мэндийг хүргэж байна.
тэр өдрийг бас сэтгэл дотроос одоо тэсээ одоо хүлээж байна. Ямар хүмүүстэй уулзалтмаар байна. Хин хамгийн түрүүний тэрнтэй л нэр бошоохон харах юмсан юм яаж өөрчлөгдсөн бол гэж бодож байгаа юм л дээ. Ангийнхнаасаа төгсдөгнөөсөө тийм. Ер нь ангийнхнаасаа ер нь бүгдэнтэй л уулзахыг маш тэсээ одоо хүлээж байна. Яагаад тэгэхээр манай анги бол их онцлог анги байсан. Одоо бараг 70% нь хөдөө сумдаас ирсэн доктор байранд байрладаг хүүхдүүд байсан. Тэднэрийг одоо заримынх нь зүс царайг сайн танихгүй байна. Тэднэртэйгээ уулзаж одоо эртний тухайн үед болж исэн хөгжилтэй дурсамжуудаасаа ярьж одоо өдрийн маш сайхан өнгөрөхийг бол маш их хүлээж байна. Хүний дурсамжтай юм яриач сэтгэлийг чинь догтлуулж байсан. Нийтдээ чи тийм аяг дурсамжтай сэтгэлээс чи эзэж гардаггүй тийм дурсамжаа яриач. За хонхны өрөө тэмдэглэжсэн тэр нэг өдрийг ерөөсөө мартдаггүй юм аа. Ангийнхаа багштай бид нар аймагаас ойрхон салхинд гарч ирсэн. Тэгээд тэр салхинд гардаг өдөр бид нар маш халуун өдөр байсан болохоор ундаануудтай бид нар тэр үед одоо янз бүрийн тийм одооны оюутнууд залуучууд чиг тэгэж хатуу дарс хэрглэж байгаагүй. Тэгээд бид нар бол яг тийм газтай ундаатай явж исэн. Тэр ундаа маань халчаад хэдүүлээ голын усанд нөгөөдгөө хөрөхөөс сайж архичаад тэгээ байж нэг маргааш нь оройдоо бол ундаагаа уухсан чи ихэнх ундаа нь алга болсон байсан чи голын урсгалаар ингээд зөөгдөд өөр тийшээ очсон. Тэр маш их хөвжөлтөөс одоо хүртэл тэрийг ирсэн мартдаггүй. Манай төгсөлтөөс хөдөлгөөнтэй их наашаа. Ер нь бол математикийн сонгоны хөвгүүд одоо ганвал хин жавхаа Батуулд энэ төр чинь бид нар хамт саксны секцэнд явдаг байсан. Тэр хэд л айгу сахилахгүй юм санагддаг байсан шүү дээ. Чамд захиа өгчээс өдөнд орсон. Хамгийн анхны захиа хинээс авчаа. Өөрхийн захиа. Хамгийн анхны захиаг нөгөө олон улсын найрамдцалтанд амарч байхдаа нэг хотын хүүхдээс авч ирсэн. Тэр үед дөрөвдүгээр ангисан болохоор юу захиа мага аван тэр мэдхгүй байсан. Тэгээд хотын хүүхд болохоор бид нараас арай төрөлцдөг байсан юм билгүй дээ. Захиа авч ирсэн би тэрийгээ захиа авлаач гэж тэрэнд нэг амтэр бодож байгаагүй. Тэгээд анхны захиа бол тийм байсан. Анхны үнсэлт сурууд. За хамгийн ойрхон санагдаж байгаагаа одоо айлал санагдаж байна. Аюу тийм нэг ядаргаатай ч юм уу хэцүү ч юм уу дээр нэг банд нар ингээд үүдч мөдөл ярьдаг шүү дээ. Аюу тийм би лав нэг банд мэндээс олж үйлжсэн. Тийм юу банд одоо чамайг их зовооддаг байсан тийм юм байна. Төрсөөр. Тухайн үед зовооддаг юм шиг санагдаад одоо болохоор аюу тийм хөвжтэй. Мэдгүй тийм юм өстой байгаагүй шиг нэг бодлын азтай тохиолж юм уу эсвэл азгүй ч юм уу. Тэр зовлон дараа жаргал болсон гэж чинь гоё юм шиг гоёнаас хацарсан юм шиг. Тийм өстой байгаагүй. Зөв гоё ярилцлага боллоо. Зэмээ сэтгэж. За баярлалаа. Ирсэгсэн танд баярлалаа. Манай студид хурц ирсэнд баярлалаа. За студид өрсөн тас их баярлж байгаа шүү. Танд ажлын амжилт. Баярлалаа. Таасна. Нэг дээ. Нэг дээ. Би Скотер ангийн төвийн 2 дугаар 10 жилийн 10 бие ангийн 1992 онд төгсөгч очгирл байна. Тэгээд одоо манай 92 оны төгсөлтийн энэ одоо энэ 2012 оны 7 дугаар сар уулзах байгаа юм байна. Тэгээд энэ уулзтын тохиолдуулаад нийт төгсөгчдөө минь төвшүүлээд бүгдэнд нь одоо хамгийн сайн сайхан бүхэн хүсье өрөөё. За би нэг юу вэ штэ нэг ямар уралдаан болдог гэж одоо дуу мууны уралдаан болдог шүү дээ. Бидний яг сармаа ба. Тэрэн дээр нэг хин бүжгэлж ирсэн шүү дээ. Тэрийг санаад байна. Нэг чахлан Майкл Джексоны бүжиглэл тэгэхэд би бас станы лаги ундаг байна надад. Тэр зурагч одоо өнд ороод байна шүү дээ. Тийм. Тэр зураг дарсан байхгүй юу? Тэгвэл одоо баяжлаа. Эзэн хөдөлж авах гэдэг юм. Тэр л одоо яг ханад нарыг чинь. Тэгээд юу өөр чин манай ангийн хин бэ? Бүрнэ Батма гişмагур ас тэр үед чинь бүжигээр оролцож ирсэн нэг тэмцээнд амар ямар үжиг хийлээ нэг тийм орчин үеийн чөлөөт мүжигэл хийж оролцож ирсэн. Тэгээд
өөр зөвөр авестимэд нэр гэдэг чтэй хин болоо. За хин биш ч нөгөө спортоор авест гэдэг чинь нөгөө гамба. Илагийн нөхөр гамба. Одоо энэ уулзалтыг яг ингээд зангидаад нийт ерөнхийд нэг санаа дахиад ихнээс нь хэлээд явчихдаг. Энэ санаадаа явчих. Тий. За тэгээд дараагийн уулзалт 2012 оны 4 сарын 14-нд Макс Товер дээр бол 2 цагаас хас өдөр тарж байгаа шүү. Тэгээд ангур уг нь 2.5 сая төгрөг гэдэг нөгөө зөвлөсөн төлөвөнд гаргацсан байсан чинь бас олонхын цантаар 2 сая төгрөг болоод буурчлаа. Тэгээд дансыг болохоор одоо дараа 7 хоног буюу 3 сарын 12-наас инкцээ гант толгойн нэр дээр миний нэр дээр данс нэгээд хаан банкны данс нэр болсон шүү. Хаан банк сонссон шүү. Тэгээд 5 сарын 1-ний дотор бүх ангууд ямар нэгэн одоо ямар ч байсан дасан 5 сарын 1-ний дотор мөнгө байрсан байна. 2 сая төгрөг. Тэгээд дараагийн уулзалтаар ирэхдээ хүнийхээ тог баталгаажуулж ирсэн байна. Сарын дотор хологчих байх гэж бодож байна тийм. Тэгээд мөн дараагийн уулзалтан дээр урлагныг танилцуулна гэж байгаа. Энийг хэн танилцуулах вэ? Би. Тэгээд тооны үг танилцуулна гэж байгаа. Айгийг талаар бас ярилцсан байна. Тэгэж байна. Тэгээд өөр хуучны зургуудаа авчирна гэж байгаа. Монтаж болон өөр олоодаа болсон ер нь ямар нэгэн сонирхолтой шиг тийм зургуудаа чирээд. Тэгээд одоо дараагийн уулзалтан дээр л бас яг энэс цаашаа одоо мөн үр дүнтэй ярилцсан юм уулзалт байх болтугай гэж бодож байна. Юу яаж болох вэ? Цагаа 3 цаг болно. 2-3 болоо гэж байна. Би нөгөө хичээлтэй 2 учраас. За тэгвэл тэгээд. За нэг 3 Ингээд уулзаад чи 3 гэдэг. Тэгэхгүй би яг гоцорч байна. А диний тийм. Сараад авах шээ. Тэгээ 3 цаг болж байна. Юм ариун санаад тэр юм ороод tudах сонирхолтой авах шүү. Тэгээд хоёр гэж яриад ерөнхийдөө Өдөр сохроо би яаж гэж Одоо баавар нэр санаачлалтай шиг шуургахын шиг бүгдсэж. Гол намд цагаан багтаа сайн шуургахад ийж явахгүй. Цаг хугацаанд гэж хэлэхгүй шүү. Тэгээд тулаад ирдэг. Эсвэл нөгөө бэлгээс авч явах гэж ярьжсэн.